Хэлцэх асуудлын дарааллын дагуу 15 дугаар асуудал сүм эдийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хугацаа сунгах танилцуулгатай холбогдуулан асуултад төлөөлөгч авъя. Асуултад төлөөлөгч төмөр төмөд төлөөлөгчөөр таслалаа. Төмөр төмөд төлөөлөгч. За ингээд 5 дахь жилдээ нэг юм асууж байгаа юм. Одоо өнгөрсөн 4 жил би бас энийг дандаа л ярьж ирсэн. Сүм эдийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хугацаа сонгох тухай гэхээр л бид нар зүгээр гараа өргөөл явчтэй. Шагналтай хамт нийлүүлээл нөгөө гавьяа, хөдөлмөрийн гавьяа, улаан туг, алтан гац центр гэл нэг ахмадууд ороод ирнэ. Тэрнтэй нийлүүлээл хамгийн сүүлийн асуудал орж ирдэг. Тэгэл бүгд дэмжээл 5 жил биелэл ямар сүмийн тусгай зөвшөөрөл сунгаад байгаа. Ер нь ямар сүмүүд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байна. Сүмүүдийн зорилго юу байна? Нэг их идэвхтэй байсан нөхдүүд нэг цүнх хүрээл яваад байдаг гэсэн нөхдүүд одоо байхгүй болчихсон. Ингээл ариун тя дарга хөтөр яриа сууж байна. Зорилгоо биелүүлээд Монголоос гараад явцсан уу? Эсвэл аль хэдийн нөгөө элсүүлдэг хүмүүсээ элсүүлээд буян номоо үлдсэн үү? Надад бол мэдэх юм алга. Энэ сүм эдийн нөхдүүдийг нэг авчирч яриулж үзэх юмсан. Энэ пастор энтрүүдийн тийм ээ. Шашин шүүмжлээгүй. Энэ бид нар сонсох ёстой. Гэр оролд амьдарч байгаа маш олон хүүхдүүд энэ шашинд элсэж нэг хоол ундтай байх гэж олон аргаар үзэж байна л да. Энэ шашны асуудал дээр энэ бол айгүй эмзэг сэдв юм шүү. Нэг хэсэг мүүн гээл нэгээ хараагүй хоёр нөхөр гэрлээл намайг намайг ашиглаач гэж нэг хүүхэн орилоод л юу болж илоо та нар санаж байгаа шүү. Энэ бол аюултай асуудал. Үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал байхгүй юу? Тэгээ ийм асуудлыг бол бид нар ингэж хаамгааг хоомгоо хандаж хамгийн сүүлд оруулж ирээл ерөнхийдөө гараа өргөөл явдгаал болмоор байгаа юм да. Энэ бол хугацаа гаргаж сонсох ёстой зүйл шүү дээ. Тэр католик сүм нь хэд байгаа юм, христийн сүм нь хэд байгаа юм, бусад одоо сүм хийдүүд хэр байна, бурхны шашныг бид яаж дэмжиж байгаа, ерөн зөвшөөрлийг яаж өгдгийг, эдгээр ямар эрх ашиг цаана агуулгаддгийг, сүм жишээлбэл татваргүй байдаг санагдчихээн сүм хийдүүд. Буйны өглөгөөр байх ёстой гэж үздэг. Гадны том орнууд бол энэ чинь том мөнгө угаалт энэ төр гэж ярьдаг юм байлаа шүү дээ. Тэгэхээр энэ хотын хүүхдүүд шашин шүтэх бол хүний эрх л дээ. Гэхдээ хэдэн хүн шүтээд ямар сүмүүд ямар үйл ажиллагаа явуулж байна. Нууцлаг нөгөө насан туршийн хүүхдүүдийн чинь ааваа намайг ашиглаж болгоцсон явж байгаа үү, тийм ээ. Энэ бодгол асуудал шүү. Энэ бол тоглоом биш. Энийг бол сонсож, ярилцаж, бүр дэлгэрэнгүй нэг сонсомоор байна. Тэгээ сүм эдийн нөхдүүд ямар хүсэлт өгдөө, ямар байдлаар бид нар сунгадээ. Сунгасны үр дүнд тэднэрт ер нь хариуцлагын гэрээ ч юм уу, эсвэл бид нэг ийм үйл ажиллагаа явуулнаа. Манай сүмийн гол зорилго бол ийм юм энэ гэдэг. Тийм бол яригдхаа борьсон биш. Фэйсбүүкээр хаяа одоо амар сүртэй юмнууд л хүмүүс орилол, уйлал амар аймай дэвсчихсэн тийм ээ. Бид ч бол сайн ойлгохгүй байх. Бид нар бол насан турш хүмүүс учраас яг үе сонголтоо хийцэн байгаа шүү дээ. Өөрийн шүтдэг бурхан дахил шүтэн ээж аав гэдээ явчих байх. Дөнгөж насан турш байгаа нь өсвөр насны хүүхдтэй хүний хувьд их санаа зовд юм аа. Манай хүү Христ бол мундаг гэсэн ингээл ярьж ирсэн байхгүй. Тэгэл чи хаанаас юм үзв гэсэн фэйсбүүкээс үзсэн аваалагч юм л. Тэгэхээр энийг бол бид ярих хэрэгтэй юм шүү. Зөв нь ингээ шууд өнгөрөөхөн зөв буруу манайхаар нь бодно. Би бол энийг ярмаар л санагддаг. Тэгээ шашин сүм сонгуулах нөхцөл нь ямар байдığım бол сүмийн нөхдүүд яг энэ ард ирээд нэг нөхдүүд суул яат энийг иргэдийн урал дээр нээлттэй. Бид нар арай ч үгэнд нь мукурчихгүй л байлгүй ядаж бодит байдлыг нэг сонсоод таньж мэдэх шаардлага байна да хэвэл нийслэлийн сая 800 мянган хүний сүмийн шашны итгэл үнэмшлийн том асуудал шүү дээ. Ер нь дэлхий дээр байна шүү дээ. Дайн хоёрхан юмнаас л болж гарсан шүү дээ. Дэлхийн түүхийг уншаад үзвэл нэгдүгээрт нь газар нутаг, хоёрдугаарт нь шашны мөргөлдөөн л гэж байдаг. Монголд одоо ер нь хэдэн шашин, хэдэн яаж хэрхэн шүтэж байгааг бид энэ статистикийн газар бол тодорхойлоод улсын нууцтай холбоотой юм бол мэдээж хэлэхгүй. Эсвэл нийтэд зарлах хэрэгтэй байх. Ингээд шууд сунгаад яваад байдагт бол би айгүй над дэмжиг санагдаад байгаа шүү. Хүүхдүүд том болох тусмал
янз янзын бодогдох юм. Мэдээж хүний эрхтэй холбоотой асуудал ч гэсэн. Тэгээ энэ шашны хүмүүс нь юу гэж сонголтоо өгдөг. Ядаж тэрийг нэг надад тайлбарлаж өгөөч. Хэн тэр бичиг сачгийг харддаг юм. Юу гэхгүй манайхыг сунгаад өгөөч. Манайх ийм үйл ажиллагаа явуулна гэдэг ядаг альбан бичиг байдаг байлгүй. За Батбайм дарга хариулъя. Батбайм дарга. Эрхэм төлөөлөгчдийн өдрийн хамрыг ирье. За төр сүмхийдийн харилцааны тухай хуулинд ялангуяа 9-р зүйл дээр энэ сүмхийд байгуулах тухай иргэдээс гаргасан өргөдлийг дөрвийн хамт одоо аймаг нийслэл иргэдийн төлөөлөгчдийн хурал авч хянан үз зөвшөөрөл олох хэвээр шийдвэрлэгдсэн юм заалттай байгаа. За энэний дагуу бол 2018 оны хүртэл нийслэл иргэдийн төлөөлөгчдийн хурлаас нийт 300 гаруй шашны байгууллагт бол зөвшөөрөл олгосон юм статистик байна. За 18 оноос хойш ялангуяа 17 оны сүүлийн хагас жилээс хойш бол шинээр нэгч байгууллагын зөвшөөрөл олгогдоогүй. Энэ дотор бол таны ярьсан зүйлүүдтэй холбоотой асуудлууд ч байсан. Тэрнээс ноцтой асуудлууд гарч үндэсний аюулгүй байдлын одоо үндэсний аюулгүй байдал нөлөөлөх хүс хэмжээний хүчин зүйлүүд илэрсэн учраас улс даяараа нээлттэй зарим асуудлыг хэлэлцэж одоо шүүхийн байгууллагаас тогтоож үндэсний аюулгүй байдал нөлөөлсөн хүний эрх зөрчсөн гэдэг үндслүүдээр бус хууль тогтоомжуудыг зөрчсөн үндслүүдээр асуудлуудыг авч үзэж зарим сүмхийдийн одоо зөвшөөрлийг цоцлох хүртэл юм арга хэмжээ авсан. За тэрнээс гадна энэ хуулиас гадна бас нийслэлийн эрдэнэ төлөөлөгчдийн хурлын тухайд улшир 2005 оны тэргүүлэгчдийн 74 дугаар тогтоолоор сүмхийдийн нийслэлийн улс дэвсгэр шинээр сүмхийд байгуулах үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгох журам баталж үнийг мөрдөж ажиллаж байгаа. За яг энэтэй төстэй журмууд жишээ нь 21 аймагт хэрэгжээд явж байгаа. Монгол улс нэгдвэл улс одоо нэг эрх зүйн системтэй байтал одоо 21 өөр одоо тийм шаардлага шалгуур шаардсан ийм журам хэрэгжиж байгаа нь бас магадгүй хүний эрх зөрчиж байгаа. Бусад хууль тогтоомж одоо өөр байдлаар хэрэгжих юм үндэслэл болж ирэх гэдэг үндслээр бол 18 оноос хойш энэ журмуудыг нэгтгэх үндсэн одоо их хуулиа бас шинжлэх сайжруулахын ажлууд явагдаж байгаа учраас ерөөсөө үндэсний аюулгүй байдлын одоо зөвлөмжийн дагуу нэг ч одоо шинээр сүмхийд зөвшөөрөл олохгүй явж байгаа. За тэрнээс хойш бол ер нь сүмхийдийн зөвшөөрөл хугацааг бол манай баталсан журмаар бол 1 жилийн хугацаатай олгодог. За энэ жилийн хугацаанд одоо үйл ажиллагааныхаа зөвшөөрөл дуусангууд бол нийслэлийн төлөөлөгчдийн хурлд албан хөсөлтөд ирүүлдэг. Албан хөсөлтөд ирүүлэхдээ зөвхөн нийслэл бүгдийг хянахгүй дүүргэх эрдэнэ төлөөлөгчдийн хурл бос холбогдох байгууллагуудаас хянаад хороо одоо нутгийн захиргааны байгууллагуудаас холбогдох санал дүгнэлт давхар аваад тухайн байгууллагын хөсөлтийг аваад ингээд хяналт шалгалтын ажиллагаа зохион байгуулж байгаа. Хяналт шалгалтын ажиллагааг бол бид нэр мэдээж эрдэнэ төлөөлөгчдийн хурлын албаагчд болон хурлын төлөөлөгч нарт одоо юу гэдгийг шууд одоо хяналт шалгалтын үйл ажиллагаа явуулах тухайлсан одоо тийм тусгайлсан эрх байхгүй учраас бид нэр мэрэгжлийн байгууллагуудтай хамтраад энэ хяналт шалгалтын ажиллагаа зохион байгуулж байгаа. Тухайлбал татварын байгууллага байна, гэр бүл хүүхд хөгжлийн газар байна, боловсруулалтын газар байна нийслэлийн. За тагнуулын байгууллага, эрүүгийн цагдаагийн алба гэдэг ингээд байгууллагууд байна. Онцгой байдлын газар ч гэдэг юм уу. Холбогдох чиглэлүүдээрээ шаардлагах одоо дүрм журм стандартын хэрэгжилтийг хэрхэн хангаж ирсэн бэ? Ямар нэгэн одоо юу гэдэг зөрчил дутагдал байна уугүй юу гэдгийг бол тодорхой хугацаанд шалгаад ингээд эрдэнэ төлөөлөгчдийн хурлд нэгдсэн хуралдаанаа хийгээд эрдэнэ төлөөлөгчдийн хурлд ажлын хэсгээс саналаа гаргасныг бид нар ингээд одоо нэгтгээд та бүхэн танилцуулж байгаа. Түрүүний ярьсан 300 сүмхийдээс одоо өнгөрсөн 24 оны байдлаар бол 175 л одоо үйл ажиллагаагаас сунгасан байна гэсэн үг. Бусд нь бол одоо ингээд идэвхгүй зарим нь одоо үйл ажиллагаагаа хаасан ийм одоо нөхцөл байдалтай байж байгаа. Өөрөөр хэлбэл зөвшөөрөлтөө 175 одоо сүмхийд явж байгаа. Тэрнээс гадна яг сүмхийд биш ч гэсэн магадгүй тодорхой шашны урсгал чиглэлийн хүрээнд одоо тодорхой гаригууд ч гэдэг юм уу тодорхой хугацаанд ингээд шашны одоо номлол сургаал сонсох зан үйл хийх асуудал бол байдаг. Энэ бол хүний эрхийг ностоо зөрчөөг үндэсний аюулгүй байдалд одоо нөлөөлөхгүй юм зүйл байх юм бол одоо ямар нэгэн байдлаар хоригдж хязгаарласан зүйл байхгүй гэдэг тайлан мэдээг бол бид нар хүний эрхийн үндэсний комисс холбогдох байгууллагууд руу тухай бүр одоо тухайн цуглаан одоо арга хэмжээний талаар мэдээлэл хүргүүлж ажиллаж байгаа. За өнгөрсөн хамгийн сүүлд 24 оны 9 сарын 19-ний өдөр одоо сүмхийдийн одоо зөвшөөрлийг сонгож явсан байгаа. Энээс хойш одоо ингээд 4-р хуулиар 12 сар, 1 сар, 2 сард ингээд үйл ажиллагааны хугацаа дуусж байгаа байгууллагуудыг бид нар бас саяын одоо энэ төлөвлөгөө хяналт шалгалтанд хамруулад өнөөдрийн байдлаар 56 сүмхийдийн одоо хугацааны одоо тайланд хугацаанд дуусж байгаа учраас та бүхэн танилцуулж байгаа. За энийг ингээд яг түрүүний ярьсан дээр 175-ыг үзэх юм бол ерөнхийдөө бол нэг шарын шашны байгууллага бол 3-1-д хүрэхгүй байгаа. 175-аас тухайлбал 40
48 байгууллага одоо шарын одоо шашны буюу буддын одоо чиглэлийн шашны зан уул номлол сургаал үлддэг юм газрууд байна. За христийн шашны чиглэлийн 117 шашны байгууллага, бөө мөргөлийн 5, католик шашны 3, тэгээ исламын шашны 1, хинди шашны 1 гэсэн ийм байгууллагуудаа сонгосон байдаг. За энэ удаа та бүхэнд танилцуулж байгаа шашны байгууллагууд дотор бол одоо христийн шашны 42 байгууллага зөвшөөрлийн хугацаа сонгуулахаар, за буддын шашны чиглэл, шарын шашны чиглэлийн одоо 13, бөө мөргөлийн 1 нийт 56 одоо шашны байгууллага үйл ажиллагаагаа зөвшөөрлийг сонгуулахаар ирүүлсэн байна. За энэ бүх байгууллагууд дээр бид нар түрүүний ярьсан ажлын хэсгийн хүрээнд хян шалгалт. За тодруулга 1 минут төмөр төлөөлөгч. За тий ядарч нэг иймэрхүү юм сонсохгүй бол айгүй эвгүй юм а тий. Орж ирээ шууд гар өргөөл ямар ч нөхдүүдийг сунгаад байгаа. Тэгээд зарим нь яагаад энэ Монголоос яваад байна гэдгийг судалж үзэж байгаа хүмүүс байгаа юм болов. Тусгай чигүүргийн байгууллагууд судалж байгаа болов. Хянаад байна гэж штэ тий. Онцгой байдал тагнуулын байгууллага татвар энэ төр гэдэг. Энийг ер нь нэг яаж хяндгийн тодорхой сүмийн нөхдүүд бид ийм үйл ажиллагаа хийдэг энэ төр гэдэг. Олон нийтэд мэдээж энэ шашны асуудал учраас нээлттэй биш хаалттай нэг сонсч үзмээр байна. Би ийм хоримын санал гаргаж байгаа. Тэгээ хяндаг байгууллагууд нь бүгд нэг ирээд за тэр онцгой байдлын нөхөр би ингэж хянсан гэх. Тэр одоо галын аюулгууд үгнэлтийн л хянах байлгууд. Гэхмэчлийн хяндаг бүх байгууллагуудыг нэг зогсоож байгаад тодорхой шашны урсгалын нөхдүүдээс нэг удаа юм хаалттай нийслэл яригдээ бол бүгдээрээ мэдээлэл авах ийм хоримын саналтай. Энийг хойшлуулах хоримын санал гаргах.